шинэлээд айл ихс шалтан өгөх цуглуулвоо гэж. Цагаан сарын үеэр цагаан сарыг хүмүүс ер нь асуудаг те. Энэ цагаан сар маань ер нь уламжлалт баяр юм уу? Эсвэл шашны баяр юм уу? Зургтыг телевизээр цагаан сарын талаар ярьж байгаа хүмүүс нь ихэнхдээ ламнар сууждаг. Тэгэхээр бас шашны баяр ч юм шиг. Тэгвэл Монголын соёлыг ер нь судалсан хүмүүс сар шинийг юу гэж үздэг вэ гэвэл энэ бол бэлэгдлийн баяр юм аа гэж. Яг тэр Монгол соёл өөрөө бэлэгдлийн соёл гэж үздэг. Ер нь судлаачид. Монголын судлаачид, гадаад судлаач нар. Тэгэхээр бид нэр яг мэдж ер нь бол харвал сар шинийн баяр маань өөрөө битүүлэх, идэ будаага засах, зоолгох, за хувцслах, босох суух гэд бүгд бэлэгдэлтэй байх. Тэ? Нэрнээс нь ахуулаад. За тэгээ энэ дотор бас нэг зүйл байгаа. Ер нь яг цагаан сарын үеэр бид нэр их сонсдог нэг зүйл байгаа. Тэр нь бол ерөөл. Манай төргийн тэргүүнээс ахуулаад 17 дугаар 60-ны сүрээр дарагч гэмэх гад морин жилдээ илгээрээ инх хамгалан, төрлөөрөө төвшин хамгалан юу лээ? Илдэг бүтэн энэ тэр гал ингээл ярьдаг. Би бас одоо ер нь нэг жоохон нас яваад 40 хүрээд эхэлсэн чинь нөгөө ерөөл хэлдэг хүн болчихжээ хөрхий. Сая бас нэг хэдих хэлдэг удаа ерөөл хэллээ. За тэгэхээр ерөөл гэж нэг зүйл байна. Энэ бол монголчуудын одоо бэлэгдлийн ялангуяа монголчууд ярьдаг те хүн амны бэлгээр аштын бэлэг гэж ярьдаг. Монголчууд тийм учраас цагаан сараар ялангуяа хүнтэй хэрэлддэггүй, хараал өрөөл хилдэггүй, мууг ярьдаггүй, дандаа бие биендээ сайн сайхныг хүсэж, сайн сайхны одоо мэдчилгээнч тэр хариултанч тэр тийм байждаг. Тэгэхээр энэ ерөөл гэж ер нь юу юм бэ гэж та тий. Яг монголчуудын хувьд бол сая хэллээ. Ер нь бол ерөөл гэдэг бол бэлэгдлийн чанартай. Одоо бид нар үр хүүхэдтэй, ах дүүстэй, бие биендээ сайн сайхныг хүсэх, дуудах, одоо зүгнэх гэх юм уу тийм ээ. Тэгж байгаа зүйлийг бид нэр ерөөл гэж хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө монголчууд тас биднээс гадна ерөөлийг маш их одоо хэрэгэлдэг гэх юм уу, илүү их ойлголттой гэх юм бол израильчууд гэж би зөв миний хувьд бол анх Библийг уншиж чадах гэж бодож ирсэн. За тэгээд хэдүүлээ өнөөдөр ерөнхийдөө Библиэд ирэх ерөөл гэж яг юу юм бэ гэдгийг үзье гэж бодож байна. За эхлээд хэдүүлээ Эфес ном гаргая. Тэгээд 1-р бүлгийн 3-аас 14. За энэ жоох урт хэсэг. За би эндээс уншаад өгье. Бидний эзэн эзэн Есүс Христийн эцэг бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор Тэнгэрлэг оршихуй дах алив сүнслэг өрөөлөөр биднийг өрөөсөн. Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гимзэмгүй байхын төлөө бурхан ертөнцийн сураас урд биднийг Христ дотор сонгосон юм аа. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр дамжсан үршлэлд урдаас тогтоож байна. Энэ нь хайрлагдсан нэгнийхээ дор бидэнд ивэж өгсөн түүний нэгүслийн алдрыг магтуулахын тулд болоо. Түүний нэгүслийн баялгаар бидэнд түүний дотор сусныхан золилт гим нүглийн маань төлөөх уушлал бий. Тэр бидэнд бүх мэрэгэн ухаан ба бодрол ухаарлаар тэрхүү нэгүслийг бэлхаажээ. Тэр түүний дотор зориг тавьж сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлв. Энэ нь цагийн дүрлийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зориг байжээ. Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг түүний зорилгын дагуу урдаас тогтоосноор бид Христэд өвлөгч болсон. Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид түүний алдрын магтаалын төлөө байх юм. Түүнд дор та нарч бас үнэний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэсэн мөн амласан ариун сүнсээр тамгалагдсан. Тэр нь бурхны эзэмшлийн золит хүртэл бидний өвийн батлан даагч болж түүний алдрыг магтуулахын тулд юм аа гэсэн байна. За тэгэхээр энэ ерөөл гэдэг зүйлийн талаар ярихын тулд бид нэр заашгүй хуучин гэрэл рүү очих хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө дөө би нэг анх сайн мэдээ тараагаад явж байхдаа нэг настай ахад Библи өгсөн. Одоо тухайн үед. Тэгээ нөгөө ах чинь Библи уншиж байгаад айгүй тийм сэтгэл түүсэн нэг хэсэг байгаа. Тэр нь юу вэ гэвэл Исаак өөрийнхөө Яаковыг ерөөдөг те. Тэгээ Эхлэл номонд гардаг та. Тэр ерөөлийг уншсаад тэр хүнд ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр энэ Библи чинь нэг амар харийн гэхээс илүү айгүй дотн санагдсан гэж. Яг бол монголчууд бидний хувьд ерөөл гэдэг зүйлийг маш сайн мэднэ. Ялангуяа эцгийн аман ерөөл. Эцгийн ерөөл гэдэг бол буцаагдшгүй нэг зүйл байгаа. Тэгэхээр яг нөгөө хуучин гэрэн дээр Исаак өөрийнхөө одоо Яаковыг ерөөхдөө
тэр ерөөлийг уншаад тэгээ яасан бэ? Тэгэхээр ер нь Эхлэл номыг харуул, ер нь хуучин гэрээг харуул хэд хэдэн ерөөл байгаа. За бид нар мэдж байгаа Эхлээд Бурхан газар дэлхийг бүтээснийхаа дараа хүмүүст ерөөлийг хайрлсан тийм. За тэгвэл тэр ерөөл гэдэг нь юу вэ гэдгийг Эхлээд харах юм бол Исаак Яаковд хэлэхдээ юу гэсэн гэхээр Тэнгэрийн шүүдэр буюу хур бороо мал сүргийн өсөлт эрүүл инх амьдрал тэгээд ах トゥ усынхаа дээгүүрэх одоо эрх мэдэл тэгээд үндэснийдээ тэргүүн байх гэсэн ийм зүйлсийг ерөөл болгож өгч байгаа. Бид нар Эхлэл номыг харах юм бол Эхлэл номон дээр хэн Адамыг бүтээснийхаа дараа Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр тэднийг ерөөж хэлэхдээ ерөөл нь юу байсан гэхээр та нар өсөн үржиж дэлхий дээр те бүхнийг захиран амьдраараа гэж ингэж хэлсэн баг. За тэгээд хэдүүлээ юу яа. Бидний одоо ер нь итгэгчдийн хамгийн сайн мэддэг нэг ерөөл байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол Дэд хууль номын 28 дугаар бүлгийн 1-ээс 14 уншихгүй. Тэрэн дээр ерөнхийдөө еврей үг нь өөрөө энэ ерөөл гэдэг үг маань барах гэсэн үг байна. Энэ нь сайн сайхан за аз жаргал тэгээд нэг талаараа заримдаа сүгдэн мөргөх гэсэн бас нэг үүл үгээд одоо үүл тийм нэрээр бичигдсэн байдаг юм. За энэ үг нь ялангуяа бидний одоо итгэгчдийн хамгийн их иш татдаг хэсэг байгаа тийм. Дэд хууль номын 28-ийн 1-ээс 14 дээр Мойсетэй хийсэн гэрээн дотор хэлсэн байгаа. Чи гарахтаач, орохтооч, хотточ, хөдөөтч өрөөгдөх болно. Тэгээ тэр ерөөл нь юу вэ гэхээр дахиад яг түрүүнийхтэй адилхан. Тэнгэрийн шүүдэр буюу цагт нь хур бороо орно. Мал сүрэгч нь өснө, хүн амч нь өснө. Тэгээ та нар дайн тулаанд ялна. Нөгөө талаараа юуны үндэснүүдийн тэргүүн байна. Тэгээд дэлхийн гэрэл байх үндэстэн. Тэгээд бас онцгой нэг юу зүйл байна. Амлагдсан нутаг. Нөгөө талаараа яг Израильчуудад зориулсан дуудлага байсан юу вэ гэхээр Бурхны үйлчлэл буюу тахилч байх. Тэгээд авралын түүхийн эхлэл байхаар дуудагдсан ийм зүйл. Ийм ерөөл байна. За энийг яагаад ярьж ийм гэхээр хэдүүлээ эхлээд ерөөл гэж юу вэ? Библиэлд ирэх ерөөл юу вэ гэдгийг одоо жоохон ойлгох гэж ярьж байгаа. За тэгэхээр энэ одоо Дэд хууль номын энэ ерөөлийг итгэгч нар яг өөрсдөн дээр аявих авч ярьдаг. Тэгээ бид нар ихэнх нь чэйжилсэн байдаг. За энэ ерөөлийг бид нар авах юм аа. Үндэсний тэргүүн байх юм аа. Тэгвэл энийг бид нар өөрсдөн дээрээ эхлээд одоо шууд хамаатуулахаас өмнө энэ яг хэнд зориулагдсан бэ гэдгийг бид нар эхлээд бодох хэрэгтэй болж байгаа. За бид нар Мойсе яг тэр Дэд хууль номыг харах юм бол Мойсегаар дамжуулаад Израильчуудтай хийсэн гэрээ. Энэ гэрээг яг тухайлаад нэг үндэстэн зориулагдсан. Тэрэн дотроо амлагдсан нутаг зөвхөн тэр хүмүүс зориулсан дуудлага үйлчлэл үүрэг байсан. Тэгэхээр энэ ерөөлөөс гадна дахиад нэг ерөөл байгаа. За би энэ ерөөлийг бол заашгүй уншина. За энэ юу вэ гэх юм бол Новата хийсэн нэг юм гэрээ байгаа Бурхны ерөөл. За би энэ Эхлэл номын 9-өөс уншия. 1-ээс 3 дугаар эшлэл дээр байна. Бурхан Новаг болон түүний хөвгүүдийг ерөөнд тэдэнд энэ нөгөө яврыгаар бараахан явж байгаа. Үрч түгээ олшир тугай, газар дэлхийг дүүрэх түгээ, газар дэлхий дээрх аратан амьтан бүхэн, огторгон жигүүртийн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахаа бүхэн та нараас айж имэн. Тэр та нарын гард орох болно. Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоо гэж өгсөн шигэ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна гэж хэлсэн байна. За дахиад би энийг илүү тодруулаад та бүхэнд Үлс намын 14-р бүлгийн 17-г уншия. Энд Паул шин гэрээн дээр байгаа. Энд юу гэсэн гэхээр тэр та нарт 16-аас 17 өнгөрч үеүүдэд тэр бүх үндэстнүүдэд өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн. Тэр та нарт сайныг үйлдэн Тэнгэрээс хур бороо үр жимстэй улирлыг хайрлаж зүрхийг чинь хоол хүнс баяр баясгаар цатхан өөрийгөө гэрчлэлгүй орхиогүй шүү дээ гэж хэлсэн байна. За энэ бүхнийг яагаад уншсан бэ гэвэл хэдүүлээ асууя. Бурхан хэд хэдэн гэрээ хийсэн. Авраамтай байгуулсан гэрээн дотор гэрээ. За сая Мойсегаар дамжуулаад Израильчуудтай байгуулсан гэрээ. Ноагаар дамжуулаад бүх дэлхийн үндэснүүдтэй байгуулсан гэрээ. За мэдээж тэгээд дотор нь дахиад Давидын гэрээ мэрээгээр байгаа. Тэгээд нэг сонирхолтой юм байгаа нь юу гэх юм бол Бурханы гэрээ болгон дотор ерөөл байгаа. Хинд зориулагдсан. Тэг хин
одоо яаж авах вэ гэдэг тийм юу баг ерөөл байгаа. Тэгэхээр бид нар одоо асууя л да, итгэгч биш байхдаа одоо жишээ нь бид нар гимд унаад яасны дараа дэлхий цөл болоод халгаа ургуулгадаг болсон уу гэвэл үгүй. Тэ? Яагаад гэвэл санитар нота бурхан байгуулсан гэрэн дотор байгаа. Би дахиж та нарыг устгахгүй. Та нар үрч төгөө олшир тугаа. Гэт яг нөгөө Яаков, Исаак, Яаковтай хэлсэн, бурхан Адамд хэлсэн тэр ерөөлийг дахиад тэр бараах буюу тэрийг хүмүүст өгч юм. Тэгвэл хэдүүлээ асууя. Та итгэгч биш байхдаа Мосетэй хийсэн Израилийн гэрэн доторх ерөөлөөр амьдарч ирсэн үү? Эсвэл Ноатай бурханы байгуулсан гэрэн доторх ерөөлөөр амьдарч ирсэн үү? Тэ? Сая Юус номыг харах юм бол Паул яг энэ хуучин гэрээний тэр бараахыг энд дахиж дурдахдаа юу гэж хэлсэн гэхээр үржижсэн, олшижсэн та нар эд хоолтой, өмс хувцастай ингэж байгаа чинь юу вэ гэвэл бидний одоо эхлээд ойлгох зүйл нь гэх юм бол бид нар одоо дэд хууль номон дээрх яг нэг үндэстэнд зориулагдсан тэр ерөөлийг айгүйх авах гэж одоо тэрийг одоо бид нар өөрсдөө авах гэж юм гэдэг ярьдаг шүү дээ. Тэгэхдээ үнэндээ бид нар яг ямар ерөөлөөр амьдарч ирсэн мэхэл бол Ноатай байгуулсан бурхны гэрэн доторх ерөөлөөр бид нар үржиж ирсэн юм аа. Хүмүүс хүн төрлөختөн. Яагаад гэвэл бид нар тэ тариа будаа цагтаа өгжсэн. Үүс номдэр бичсэн байна. Та нарт хур бороог чинь бурхан цагт нь өгөөд хоол хүнсийг өгжсэн нь бурхны ерөөл байсан юм аа. Тэр нь хаанаас ихтэй вэ? Ноатай байгуулсан тэр гэрэн доторх ерөөл юм аа гэж хэлсэн байна. За бүр жоохон тодруулаад яривэл хуучин гэрэн дээр израилчууд бурханд айгүйх гомдолсон байдаг тий. За ял өдөр түрүүн бид нэг Малах намыг үзэж яхад гарч ирсэн шүү дээ. Бүр сүүлдээ тахилч нар нь хүртэл юу гэж хэлсэн гэхээр бид нар харин үндэстнийг өрөөгцсөн гэж дуудана. Яагаад гэвэл израилчууд Мосетэй байгуулсан гэрэн доторх бурхны ерөөлийг авахын тулд тэднэрт болцол байсан. Тэр болцол нь юу вэ гэхээр бурхны хуулинд өөрөө тэр дууд хууль номыг та бүхэн уншаад үзэх юм бол тэн дээр байгаа. Тэр болцол нь юу вэ гэхээр дуулууртай байх болцол байсан. Тэгэхээр израилчууд тэр Мосегийн одоо гэрэн доторх байгаа ерөөлийг авахаасаа унах нь илүү байсан тийм. Тэд нар маш их ялагдчихсэн, цөлөгдөжсэн, одоо төр улсаа алдчихсэн, тэр өтгийгэл сүмээч нураалгachсэн. Тэрнийхээ тэгж явахдаа тэд нар үндэстнүүдийг хараад гайхдаг. Тэд нар дуулууртай байж чадахгүйгээр авч чадахгүй байгаа тэр зүйлсийг үндэстнүүд нь зүгээр байж явахдаа тэ хур бороо нороод, мал сүргэн өсөөд, өөрсдөө эрүүл энх байгаа зогсохгүй бүр илүү таргалаад, баяжаад улс орны хөгжөөд байсан учраас тэр Малахын номдэр үүсгэлээ тэднийг бид өрөөгцсөн гэж дуудана. Гэтэл бид нар ингээд Библийг ерөнхийд нь сайн харвал жоохон адармаатай л да. Тэгтэл энэ бурхан өөрөө гэрээ болгон дотроо яг тэр гэрээнд нь одоо таарсан хөв зориулагдсан тийм ерөөлийг өгсөн баг. Тийм учраас үндэстнүүд зүгээр санамсаргүй байдлаар тэд нар ингээ өсөж хөгжөөгүй юм. Яагаад гэвэл Ноатай байгуулсан гэрэн доторх ерөөлийн дагуу хар байна уу, шар байна уу, бор байна уу те модоо шүтээд, ууландаа мөргөөд, усандаа тахилаа өргөөд, шүтээнд мөргөө явж исэн ч тэд нар өсөж үжижсэн нь тэдний нөгөө нэг одоо шүтээний сайных, тэдний одоо мундаг сайн хөдөлмөрснөөсөө биш энэ Бурхны Ноатай байгуулсан гэрэн доторх ерөөлөөр бид нар амьдарч ирсэн юм аа. Тийм учраас би эндээс юу гэж хэлэх гэж байгаа вэ гэх юм бол итгэгч ялангуяа одоо итгэгч бидний хувьд бид нар аль хэзээний израилчуудын нөгөө тэр дэд хууль номон дээрх байгаа ерөөлөөр бид нар аль хэдийн амьдарч ирсэн. Мэдээж зарчмын ялгаа байгаа. Гэхдээ израилчууд хүртэл тэн дээр төөрж ирсэн байгаа тийм. Харин үндэстнүүдийг харахтаа яагаад эдгээр ингэж өрөөгдсөн юм шиг амьдралаад бид нар ингээд хэцүү болоод нэгтэл яс юмд яг үнэн чанартай бурхан аль хэзээний Ноагаар дамжуулсан гэрэн дотор бүх үндэстнийг ерөөсөн учраас тэр ерөөлийн дагуу тэд нэр өсөж үржиж амьдарч ирсэн юм аа. Тэрийг Үлс номон дээр Паул хэлсэн. За ингэхээр энэ маань нэг юм ойлгогдно баг. Тэр нь юу вэ гэвэл ерөөл гэдэг зүйл нь бурхан өөрөө гэрэн дотроо өгдөг.
Тэгэхээр итгэж бидний хувьд аль хэзээний Ноатай байгуулсан гэрээний дагуух ерөөлөөр бид нар амьдрсаар өдий хүрсэн. Одоо ч амьдарж байгаа магадгүй ирээдүйд ч амьдрсаар байх болно. Мэдээж би одоо тий космолог одоо юу гэдгийг тэр одон орон морны талаар сайн юу мэдэхгүй. Амар мундаг мэдлэгтэй биш ч гэсэндээ ерөөхдөө ойлгоно. Тэгэхээр би энийг юу гэж хэлж байгааг гэвэл би яг цэвэр теолог болон итгэлийн үүднээс Библийн дагуу ярьж байгаа. Яагаад дэлхийн өнөөдөр сар шиг эсвэл ангарах шиг цөл болоогүй вэ? Тэгээ эсвэл хийн гарах шиг халуун хүн амьдрахын аргагүй болоод эсвэл зүгээр халгаа угуулдаг тий болоогүй гэвэл Ноатай байгуулсан Бурхны гэрээний доторх ерөөлийн дагуу амьдрсаар ирсэн гэдгийг нь Библийн нэг талаас бид нар ойлгох хэрэгтэй болж байна. За тэгвэл одоо бид нар юу л гоо өнөөдрийн одоо үзэж байгаа гол зүйл рүү орё гэж бодож байна. Эфес номынхоо 1-ээс 14 дээр эндээс бүгдийг нь уншихгүй хэдүүлээ. Эндээс яг нэг гол гэсэн юм хараа авчиг. Тэгэхээр энэ Эфес номыг Паул манай эртний 60-аад оны үед бичсэн гэж үздэг. Тийм ээ. Тэгэхээр ер нь Эфес болоод ер нь тухайн үеийн соёл бол грекийн соёл байсан. Тэгэхээр грекчүүд өөрсдөө ерөөлийн талаар бол ерөөл хараалын талаар их одоо гүн мэдлэг ойлголттой тийм соёл л да. Тэгэхээр бид нар мэдж байгаа логос гэдэг нэг үг байдаг тийм. Иохан номон дээр гаргасан. Тэгэхээр грекчүүдийн хувьд логос буюу үг гэдэг бол мөнхийн бүтээх тийм чанартай гэж үздэг учраас үгийг одоо их шүтдэг. За тэр нь ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэх юм бол грекчүүд шившлэг болгоно тийм одоо тарин гэх юм одоо тэрийг маш их хэрэгэлдэг арт хүн байсан. Ямар нэгэн байдлаар ерөөлийг авна гэх юм бол шившлэг дом хэрэглэнэ. Хараалаас ч гэсэндээ шившлэг домоор чөлөөлөгдөн гэж үздэг. Тэгэхээр бид нар Үйлс номын 19-р бүлгийг харуул Паул Эфес чуулганд тарьсны дараа тэн дээр асар их ном шатаасан байдаг тийм. Маш их ном авчирж тэр нь бүр 50,000 мөнгөн зоосны үнэтэй байсан гэдэг. Энэ ном нь ямар ном байсан гэхээр ерөнхийдөө тарин шившлэгийн номнууд байсан гэж одоо түүхэнд бол түүхчид үздэг. Тэгэхээр ийм юу. Тэгэхээр эдгээр яадаг байсан гэхээр одоо энэ грекчүүдийн хувьд яг өөрсдийнхөө шүтдэг бурхны нэрийг чулуун дээр сийлээд сахиус болгоод зүгчдэг. Энэ нь бол ерөөлийг авах, хараалаас чөлөөлөгдөх гэх юм уу те. Тэгээ нөгөө талаараа тэр дом шившлэгийг хэрэглэнэ. За тахил махлаа хэрэглэдэг тийм хүмүүс байсан. Тэгэхээр Эфесчүүдийн хувьд тэд нь ерөөл юу байсан бэ гэвэл бас л яг адилхан. Монголчуудтай ч гэсэн манай монголчууд гэсэндээ бусдыг ерөөхтөө мал сэргэн өсөөсөө үр хөвгт чи эрүүлэх байгаасаа элэг бүтэн байгаасаа гэж хүсдэгтэй адилхан Эфесчүүд бас яг л тэгж хүсэж байсан. Гэхдээ тэдний хувьд одоо ерөөл гэдэг бол газар дээр амьдрах зүйл гэдгээр хязгаарлагдсан бол харин Паул энэ дээр юуг одоо хэлж байгаа вэ гэхээр 3-р эшлэлээр хэлж байгаа. Бидний эзэн Христ Есүсийн эцэг бурхан магтагдах болтугай тэрээр Христ дор Тэнгэрлэг оршихуйд дах алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн гэж бичсэн байна. За энэ дээр нэг хоёр зүйлийг хэлж байгаа. Тэр нэг үйл гэхээр Христ дор Тэнгэрлэг оршихуйд дах алив сүнслэг ерөөлөө. Энэ сүнслэг гэдэг нэг үг байна л да. Заримдаа яг Монгол соёлд бол энэ сүнслэг гэдэг чинь хийсвэр тэгээ хий бие ми гэсэн нэг тиймэрхүү ойлголттой учраас хийсвэрдөө ойлгочих гээд байдаг. Харин грек соёлд бол энэ пнeuма гэж нэг үг байна. Тэгэхээр энэ амьсгал, амьдрал за хүний дотоод одоо мөн чанар гэсэн тийм утгатай юм. Тэгэхээр яг ерөнхийдөө нэг үгээр базаад хэлвэл энэ бол ерөөсөө амийг хэлж байгаа. Хүний амийг пнeuма буюу сүнс гэдэг үгээр илэрхийлж ийж. За тэгээд энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр одоо Тэнгэрлэг оршихуйд дах, Тэнгэрлэг газар дах гэж хэлсэн баг. Тэгээ Паул энийг юу гэж хэлсэн гэхээр Христ дор Бурхан эцэг биднэрт Тэнгэрлэг бодит газар дах амьдрах ерөөлийг өгсөн гэсэн тийм одоо утгаар хэлсэн гэсэн үг. Яг энэ хэсгийг харуул. Тэр би түрүүн Ноагийн гэрээнд дэх ерөөл, Авраамийн гэрээнд дэх ерөөл, ялангуяа итгэж бид нар бол Авраамаар дамжуулаад Ноатай байгуулсан Бурхны гэрээнд дэх ерөөлөөр өсөн үржин амьдэрч баяр жаргал амьдралын өөл унжаад одоо тий өсөж үржээд жаргал заваад ингээд ирсэн юма гэдгийг түрүүн гэж зохис дурдлаа.
Тэгэхээр энэ ерөөлүүд нь нэг жоохон одоо дутагдaltaй гэх үү те. Нэг зүйл байгаа. Энэ ерөөл дотор аврал байдаг. Мэдээж бурхан те газар дэлхий дээр биднийг хүн төрөлхтний амьдрахыг зөвшөөрч, үржлэж үржих, баяр хөөр, амьдралын жаргал зовлон үзхийг зөвшөөрсөн боловч энэ ерөөл дотор нь аврал байхгүй. Харин энэ одоо Паулийн хэлээд байгаа нь ерөөл дотор нь аврал буюу одоо жишээ нь те газар дээр амьдраад одоо бурхны газар дээр хөгсөн тэр ерөөл нь бол төр зүрийн чанартай. Бид нар махан биеэр амьдрахдаа энэ газар дээр амьдраад дуусна. Харин одоо Паулийн яриад байгаа энэ ерөөл нь мөнхийн чанартай гэж Паул энэ дээр онцолж хэлж байгаа. Сүнслэг гэдэг утга нь. Нэг талаараа тэрийг хэлж байгаа. Тэгэхээр Паулийн хэлж байгаа энэ ерөөл бол те одоо юу гэдгийг монголчуудын үндэстнүүдийн хүсдэг газар дээр авдаг одоо зарим итгэгчнэр бид нар ч гэсэн тэр ерөөлийг айгүйх авдаг хүсдэг. Гэтэл бид нар аль хэзээ тэр ерөөлийг авчихсангүй. Израильчуудын хувьд ч тэр үндэстнүүдийн хувьд ч тэр ерөөлийг зүгээр суужаад аавна гэж байхгүй. Хөдөлмөрлөн одоо юу гэдгийг те бурхны израильчуудын хувьд бол дуулууртай байх тийм болцолт. Харин үндэстнүүдийн хувьд бол ямар ч болцол байхгүйгээр тийм өгсөн ерөөл. Харин энэ одоо Паулийн хэлж байгаа энэ ерөөл нь юугаараа өөр гэх юм бол зарчмын хувьд тэнгэр газар шиг ялгаатай. Нэгдүгürt энэ нь тэнгэрлэг газар дах. Энэ газар дээрх биш. Харин тэнгэрлэг тэр одоо бодит газар дээр амьдрах ерөөл. Энэ дотор нь аврал байгаа. Газар дээрх ерөөлийг одоо нэг том ялгана. Тэгэхээр энэ 4-р эшлэлдэр энэ одоо юу нэг 3 зүйл байгаа л да. Тэрийг товч яриад тэгээд дуусгах. Тэгэхээр энэ дээр ингэсэн байна. 1-р нөрөөс 5-р эшлэлдэр түүний өмнө бидний хайр дор ариун бөгөөд гимзүмгүй байхын төлөө бурхан ертөнцийн суураас урд биднийг Христ дотор сонгосон юм. Тэрээр хүслийнхээ сайн дааллын дагуу биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урдаас тогтоожээ гэдэг. За энэ сонголт гэдэг нэг одоо теологийн том асуулт. Мэдээж аюу өргөн сэдв. Тэгэхээр энэ яриахад бол аюу хэцүү. Тэгэхээр ямар ч гэсэн товчхон ойлгомжтойгоор хэлэх юм бол юу гэж хэлж байгаа вэ? Одоо бид нар ингээд хүмүүс ярьдаг да энэ цаг үед саяхан нэг юу гараад Монголын түүхийн талаар гарч ирсэн. Тэгээд ээж дээр ярьж байсан байхгүй. 10 хэдэн он монголчуудын 10 хэдэн онд нэг гадаад хүний авсныг зураг байсан л та. Тэгээд гарсан чинь хөө өстө нэр. Буддизм бор гэртээ ихтэй эмхтэй мэддэхгүй нэг хэдийн байж тэгээд гэхдээ энэ үед амьдэрсэн бол яах вэ гэд би ээжээс асуусан гэсэн чинь. Тэгээд мэдхгүй. Тэгээд бид нар чинь малчин удамтай юм чи одоо бодвол нэг айлын хамжлага мал зад хариулсан тийм л хүмүүс байх байлгүй. Тэгэхээр энэ сонголт гэдэг ойлголтын зүгээр хамгийн энгийнээр ойлгох юм бол яг энэ цаг үед бид нар яагаад амьдарч байгаа юм бэ? Яг энэ цаг үед та энэ чуулганд ч юм уу те Есүсийн талаар сайн мэдээ сонсоод нэг чуулганд хамрагдаад алдаг оног очиод ингээд явж байгаа юм бэ? Тэгэхээр энийг ерөнхийдөө Паул энэ ишлэлээр юу гэж хэлсэн бэ гэвэл энэ ертөнцийн суураас өмнө яг энэ цаг үед та ийм амьдралаар энэ зам мөрөөр яваад юуг тулаад эзэн дээр ирсэн мэдэхгүй те. Ингэж ирсэн чинь ертөнцийн суураас өмнөх, бүтээлээс өмнөх бурхны сонголт байсан юм аа. Тэр бид нар мэдж байгаа хүн ер нь амьдрсныхаа дараа өөрөө зам сүмөрөө сонгож өөрөө ерөөлийг авдаг гэсэн одоо тийм грекч ойлголт байна. Бидний хувьд ч гэсэн тийм байдаг тийм. Харин энэ ерөөлийг Паул хэлэхдээ юу гэсэн гэхээр энэ бол бүр ертөнцийн суураас өмнө чамайг нэртлэж чамайг яг энэ цаг мөчид амьдруулад энэ ерөөлийг авахуулахын тулд бурхан чамайг сонгосон юм аа гэж ингэж хэлж байгаа. Нэгдүгürt энэ сонголтын талаар. За хоёрдугаарт нь 6-12 дугаар эшлэлээр бичсэн байна. За би нэг уншия. Энэ нь хайрлагдсан нэгнийхээ дор бидэнд ивэж өгсөн түүний нэгүслийн алдрыг магтуулахын тулд болоо гэсэн байна. За 12 дээр дахиад ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид түүний алдрын магтаалын төлөө байх юм а гэж хэлсэн байна. Энд гэхдээ юу хэлж одоо ерөөл гэж хэлж байгаа гэхээр магтаал гэдэг нэг үг байна. Саяхан нөгөө таандрын нэг дуу байгаа шүү дээ. Та сонссноо гээ. Юу лээ? Тий. Тэр дууг анх санааг таандэр өөрөө оройгүй сүм гэдэг ил төдөөг нэг алдартай зохиол байдаг. Тэрнээ санаа авсан. Би тэр зохиолыг бага бахта уншижсэн л да. Тухайн үед мөн чанарыг ойлгоогүй л дээ. Сүүлд дахиж уншаад тэгэхээр монголчуудын нэг юм юу байгаа. Одоо ч гэсэндээ боройд руу яваал, ахс руу яваал, мөргөл үлдэж ийн гэж явдгийг. Тэгэхээр
ерөнхийдөө 20 дугаар зууны ихэнх үе гэдэг нэг тийм түүхийн юм уншиж хахад монголчууд одоо энэ чагзал гэдэг баха. Тэгээ чагзал гэж нэрлэдэг одоо энэ төвдөр чагзал гэж байгаа. Монголчууд одоо төвд бол Монголоос 1500-аас 1700 км газар. Тэгэхээр тэр чагзал буюу бүх биеэр мөргөх гэдэг тийм мөрөглийг монголчууд маш хийдэг байсан тухайн үед. Тэр нь яадаг вэ гэхээр 2 алхаад 3 дахь алхам дээрээ газар хэвтээд сунаж мөрөгдөг. За энэ байдлаар Монголоос гараад төвд хүртэл явахдаа бид нэр 3 алхаад ингээд явхад ерөнхийдөө тэгээд өвөл одоо тэр чинь өндөр уул учраас даваагүй нь хаагдчихдаг. Өвөлдөө тэрийгэ зогсоочдөг. За ингэж явхад ийм байдлаар явхад 1-3 жил зарцуулна. Тэгээд замдаа ихэнх нь нас бардаг гэсэн. Ер нь одоо тэрийг монголчууд юу гэж үздэг байсан гэхээр тэр хол замд явж байгаа нь шин сүсгт нь тэр хол замыг туулна. За тэр махан биеэр ингээд зовж байгаа нь бол миний нүгэл ариус чинь гэж ингэж ойлгож тэгж алхаж явдаг гэсэн. Тэгэхээр тэр ариугүй сүмдэр бол энэний талаар өгөх бичдэг. Тэгээд тэнд нь очиод яасан гэхээр яг нэг төвдөлт нь очиод ингээд харсан чинь Монголоосоо 7 дор ядуу зүдүү хоосон. Монголчуудаас бүр илүү тийм нөгөө цөмийн эрх мэдэл зэдэл байгаа. Тэгээд нэг нь зулын гол борлож байгаа. Тэр ариугүй сүм бол яг энэ тиймэрхүү одоо шарын шашны буддын тэр хоосон чанарыг хоосон байдлыг нь ер нь илэрхийлсэн зохиолол доо. Би яагаад энийг ярьсан бэ гэвэл хүмүүс ямар нэгэн мөргөл хийхдээ асар их цаг хугацаа эдийн засаг амь амьдралаа зориулж ирсэн. Хоосон зүйл гэхдээ тэр нь хоосон байж таарсан. Тэгвэл хэдүүлээ эргээд бодъё. Бидний мөргөл тийм хоосон нь үү? Яг бид нар бол айгүй амархан. Ягаад гэвэл бид нэг Иерусалимийн сүмд очиод мөрөг. Эсвэл одоо юу гэдгийг ямар нэгэн байшин газар заагаагүй. Харин бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр биний сүнс хаанаас айгүй байдаг учраас миний нэрээр та нар цуглаад миний дотор мөргөх үед би тэр газар чинь байна гэж хэлсэн байна. Тэгэхээр энийг Паул яагаад онцлсан бэ гэвэл түүхийн турш хүмүүс мөргөл үргэхдөө мод чулуунд хүнд од эрхсэд мөргөхдөө тэр Египт нь вэ нү грекчүүд нь вэ нү одоо энэ бидний цаг үед вэ нү тэр хүмүүс хоосон зүйлд мөргөж маш их цаг зав амь амьдрал одоо ингээд эдийн засгаар хохирж байгаа. Харин бидний хувьд яаж байгаа гэвэл бүхнийг бүтээгч Ноагаар дамжуулаад ертөнцид биднэрт ерөөлийг хайрлаж хур бороог өгдөг амь амьдралыг өгсөн тэр нэгнийг мөргөл буюу бид нар залбирах, магтах, түүнд үйлчлэх, одоо түүний өмнө алхах энэ зүйл нь өгөгдсөн юм аа. Энэ бол ерөөл гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар энийг ерөөл гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс бид нар ямар нэгэн байдлаар лахс руу яваад одоо тэр хойд бураадын нэг занданшруулсан ямар ч шаардлага байхгүй гэдэг юм хэлж байна. Энэ бол ерөөлөө гэж хэлж байна. За тэгээд дараа нь 3 дугаарт 11-аас 14 дээр ингэсэн байгаа. Бас бүх юмсыг хийгээд хүсэл хийгээд шийдвэрийнхээ үйлддэг түүний зорилгын дагуу урдаас тогтоосоор бид Христэд өвлөгч болсон. За энд нэг өвлөгч гэдэг нэг юм гарч ирж байна. Нямар гэдэг нэг хөлбөмбө өгч байгаа. Саяхан нэг юугаар гарсан да. Нэг сошиал орчноор айгүй их сэвэгдсэн. Юу вэ гэвэл тэр Баризилийн алдартай хөлбөмбөгч Нямарт Баризилийн нэгэн тэр бумтан нэг ч уулзаж нэг ч царайг нь хараагүй хүн өөрийн бүх өв хөрөнгөө өвлүүлэхээр шийдсэн гэж. Та сонссон. Тэр хүний өв нь яг хөрөнгө нэг тэр бом орчим доллар гинэ. Гэхдээ тэр хүн хэнийг нэг ч удаа хараагүй. Нямарыг. Тэр Нямар гэдэг хөлбөмбөгч. Гэхдээ мэдээж яг одоо хуулийн дотор ингээ яг эцэслэн шийдвэрлсэн бол мэддэхгүй байгаа л. Гэхдээ ямар ч хэлсэн л нэг хэсэг тэр явсан. Яг тэрийг харчаад бас л одоо хүн чинь өөр дээрээ бас тусгаж бодох дуртай болохоор би чи бодлоо тэгээд. За яг вэ одоо нэг тэр $1 доллар нь хайш. За саян ч байг шүү дээ. $100,000 хэн нэгэн миний нэрэндээ нэг хүн гарч ирээд өө энэ их баяр гэдэг нэг хүнд би $100,000 одоо өвлүүлж гинэ гэж тэгвэл ямар гоё вэ? Би ч нэг багаас нэг кром нь хайгуу дуртай одоо нэг хүүхдийн мөрөөдлөд тэгэл яг надад нэг юм сонирхолтой сонирхолжсэн юм л да. Би нэг нөгөө заллин гэдэг нөгөө юу гэлээ Ромаас заллин билүү. Тиймд нэг хальт орж ирсэн. Тэр хүн надад би чамд $100,000 өгье гэв. Би аваагүй л ягаал да. Тэгсэн чинь
Би найстай хэлсэн чинь манай найз хүүшээ юу вэ чи тэргээр юу хийх юм гэлсэн. Би шүнжэнгөө унтааг. Өдөржингөө бодоод. Тэгэл ерөөсөө хамгийн сүүлийн короны нэг загваруудыг хараад айл нэг нь гоё юм. За тэрийг авч уннаа гэх. Тэгээ би бодлоо л да. Тэгээд яг тэрийг бодож хад эзэн надад тэрийг энийг сануулсан. Тэгээд чи ер нь ингээд те би чамд нэг хүн $10,000 за одоо чам $100,000 хамаалга. Чамд нэг хүн $10,000 өвлүүлсний дайтай чи Христ доторх өвийг ер нь тэгж үнэлж тооцож баярлж байна. Тэгвэл Христийн доторх өв нь юу юм бэ гэж. Тэ. Яг мэдээж хэрэг одоо дандаа ирээдүйд бид нэр тэрийг их ойлгодог л дээ. Энэ бол мөнх хань. Тэнгэрлэг газар дах бидний байр суурь. Энэ зүйлийг хэлж байгаа. Энэ бол өв. Биш юу ерөөл. Бас л хүмүүс тэрийг хайсаар л байгаа тий. Тэнгэрийн ивэл одоо юу гэдгийг мөнх хань одоо мөнх амьдрах боломжтой юу газар дээр үү тэнгэр дээр үү мэдгүй аль хэмжээст ямар ч байсан би мөнх амьдрмаар байна гэдэг хүмүүс явж байгаа. Тэгвэл Бурхан юу гэж хэлсэн гэхээр энийг Паул юу гэж хэлсэн гэхээр энэ бол биднэрт өгсөн ерөөл юм шүү гэж. Яг хамгийн сүүлд нь юу гэсэн гэхээр 13 дээр та нарын сайн мэдээг сонссон бөгөөд ариун сүнсээр тамгалагдсан гэдэг нэг үг байна. Тамгалагдсан. Энэ бол бүр баталгаажсан. Хизээч хинч биднээс булааж авч чадхааргүй. За энэ ерөөлийн нэг сони юм байна. Израильчүүдийн хувьд бол Мойсеор дамжуулж өгөгдсөн гэрээн доторх тэр ерөөлийг болзолтой байсан тийм. Дуулууртай байснараа авах байсан. Харин энэ Паулийн энэ ерөөл нь болцолгүй. Нэг болцол байгаа нь юу вэ? Та бид Христ дотор байх, итгэх нэг л болцол байна. Энэ нь нөгөө утгаараа юу гэвэл бидний алдаа, зөрчил байна уу? Бидний сайхан муухай байна уу? Тэр мөр огт хамаагүйгээр энэ бол яг Бурханы өөрөө биднэрт өгж байгаа гэрээ, шин гэрээн доторх Бурханы ерөөл нь бол энэ юм аа. Тэгэхээр Библи өөрөө маш олон гэрээтэй. Тэр гэрээнүүд дотор нь бас ерөөлөд байгаа. Зарим нь яг тухайн нэг үндэстэнд зориулсан болзолтой ерөөл байгаа бол зарим нь бүх нийтэд хамарсан болзолгүй ерөөлөд байгаа. Тэгэхээр бидний хувьд болзолгүй тэр ерөөл дотор амьдарч ирсэн бол дахиад нэмээд газар дээрх ерөөлөөс илүү гадна тэнгэрлэх газар дах одоо Паулийн хэлж байгаа мөнхийн ерөөлийг авсан хүмүүс юм аа. Би Бурхан надаас эзэн надаас асуусан асуултыг би та бүхнээс асуух гэж байна. Та энэ ерөөлийг ер нь тооцож анзаарч харсан уу? Сүнслэг ерөөлийг. Энийг та $10,000 ч болтгоо. За $1,000 за боли сая төгрөг авсантай хинжээнийг баярлаж тооцож гинүү. Нөгөө талаараа бид нэр хуучин гэрээний тэр ерөөл бид нар өөрсдөө хамаатуулах шаардлагагүй. Яг гэвэл бид нар ногийн гэрээний доторх ерөөлөөр амьдарч байгаа. Цааш тэр ерөөлөөр амьдрна. Нөгөө талаар бид нар дээрээс нь нэмээд шин гэрээн доторх Христ доторх энэ сүнслэг мөнхийн ерөөлөөр ерөөгдсөн юм а. Тэгэхээр энэ ерөөлөө ер нь Паул энэ загтлаа юу гэж хэлж байгааг энэ шин гэрээн дээр ер нь тооцож байга анзаарч харж тэрийг одоо юу ягаарай мэдэрээ гэсэн байдлаар ингэж хэлсэн баг. За тэгээд миний өнөөдрийн хуваалцах тавчхан зүйл энэ. Тэгэхээр та бүхэн хуучин гэрээний тэр гэрээнүүдийг сайн судлаад тэн дотор нь ямар ерөөлүүд хэн зориулж өгөгдсөн бэ гэдгийг их сайн хараад бид нар аль ерөөл дотор нь амьдарч ирсэн юм бэ? Одоо дэлхийн хүмүүс ямар ерөөл дотор нь амьдарч байгаа вэ? Итгэж бид нар ямар ерөөлийг авсан бэ гэдгийг шинэ нэгэн дотор хараасаа гэж хүсэж байна. За тэгээд бүгд хамт дэс нүм яриад залбирцгаая. Эзэн минь бүхнийг бүтээгч биднэрт амь амьдралыг өгч үйлс номдэр хэлсэнчлэн бидэрт хур бороог өсөж үржилтийг хоол хүнсийг баяр жаргалыг биднэрт Ноагийн гэрээгээр дамжуулж өрөөж гисэн эзэн танд талархлыг өргөж. Бид нэр Израильчууд шиг дуулууртай байхын тулд өдөржингөө сахилгажуулж зовоогүй. Бид нар мод чулуугаар шүтчихсэн ч гэсэн та биднэрт өнөөдрийг хүртэл өгж байгаа нь өрөөлийн чинь төлөө бид талархлыг өргөж байна. Тэрнээс гадна бид нар бас энэ таны шинэ гэрээн доторх
таны сүнслэг эрүүлийн төлөө би талархлыг өргөж байна. Та биднийг аль хэзээ ертөнцийн суурьас өмнө сонгосон. Нэрээр минь дуудаж энэ цаг үед хүнд хэцүү амьдрал ямар байдлаар таны өмнө ирсэн бэ? Та аль хэзээ товлсон байсан. Бид нэр амьдрсныхаа дараа ерөөл хайх биш, харин бид нар амьдрахаасаа өмнө таны доторх ерөөлөөр одоо сонгогдсон байсан даа гэхээр талархлыг өргөж байна. Нөгөө талаараа эзэн минь таныг магтана гэдэг бол амьд бурхан таныг магтана гэдэг ерөөл гэдгийг бид нэр үнэхээр магадгүй анзаарч хараагүй бол бид нар одоо талархлыг өргөж байна. Бид нар хизээч ямар нэгэн мод чулуунд мөрөхийн тулд хэдэн мянган километр газрыг туулаад мөнгө санхугаа өрөөд замдаа ам насаа өрөөд хоосон зүйл дээр очиод хоосныг нь мэдээд урам хугарахгүйгээр харин амьд бурхан таны өмнө бид нар залбирч магтаж таны өмнө үйлчлэлтэй талархлыг өргөж байна. Эзэм нөгөө талаараа биднэрт бас та биднэрт өвийг өгсөн. Эзэн тэр өвийн төлөө талархлыг өгч байна. Бидний газар дэлхий дээр амьдраа зогсохгүй. Бас таны тэнгэрлэг газар дах тэр мөнх ам байр суурийг авсан тэр өрөөлийг талархлыг өргөж байна. Тэгээ бидэрт ариун сүнсийг бас тамга болгон өгөж биднийг тэрнийг юу ч биднээс одоо авахгүйгээр зайлуулахгүйгээр өгөгдсөн тэр зүйлийн төлөө талархлыг өргөж байна эзэн. Тэгээд амьд бурхан таны өмнө амьдэрч үржиж баяр жаргалыг мэдэрч уйлж дуулж аваадаа талархлыг өргөж байна. Бас таны доторх үйлчлэл ирээдүйд ирэх мөнхийн тэр тэнгэрлэг газар дах бүх эд одоо өв хөрөнгийнхөө тань талархлыг өргөж эзэн Есүсийн нэрээр талархан залбирanгуйлаа. Амен. Амен. За эзэн биднийг ивэх болтугай. Болцсон уу?